Монгол гэр. Монголчууд эрт тэр үеэс уламжлалдан ирсэн Монгол гэртээ өнөөдөр ч гэсэн амьдран суусаар байна. Монголчууд бид нүүдэл суудал хийж амьдардаг байсан болохоор үг дэдэс минь гэрийг барих болон буулгахад амархан байхаар бүтээжээ. Мал аж ахуй эргэлдэг Монгол хүний хувьд гэр нь хүүхдийн дулаахан халуунд сэрүүн байдлаа хадгалж чаддаг хамгийн тогттой орон сууц юм. Монгол гэр нь яс мод болон туураг бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Их дээр үед гэрийг дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэдэг байжээ. Хажим нь эсгий хийж ихэснээр эсгийгээр гэрээ бүрдэг болжээ. Ингээд эсгий гэр буюу эсгий туурагтнууд хэмээн гэрт амьдардаг үндэстнүүдийг нэрлэх болжээ. Одоо гэрийн бүтцийг та нартаа танилцуулъя. Хүүхдүүдээ сайн хараад сураад аваарай. Хан, хаалга, шал, тоон, даган, өн, цавга, дээвэр, туураг, гэрийн гадуур бүрээс өрөх. Монгол гэрийг барьж буулгах нь нарийн дэс дараалалтай байдаг тул та нартаа одоо тэр дарааллыг танилцуулъя. Тогтоогоод аваарай. Шал тавих, хаалга босгох, хан дугуйлах, бүслүүр татах, тоон ба даган босгох, өн хатгах, цавга татах, туураг нүмерөх, дээвэр тавих, гадуур бүрээс нүмергөх, бүслүүр татах, өрөх тавих, хаяавч татах, асруудаа бэхлэх, эдгээр дэс дараалаар гэрээ барьдаг. Гэрийг Монгол гэр ба Түрэг гэр гэж ялгаж ангилдаг. Түрэг угсаатнууд болох Туркмен, Узбек, Хасаг, Киргиз, Башкир гэх мэт зарим улс үндэстнүүд одоо ч түрэг гэрд амьдардаг байна. Түрэг гэр нь Монгол гэрээс бага зэрэг ялгаатай байдаг. Түрэг гэр нь багангүй, жижигхэн тоонтой, сагалтрагтай, тал нь мурий, урт үнэтэй, өндөр байдаг. Хүүхдүүдээ та нартаа Монгол гэрийн талаар товч танилцууллаа. Ингээд дараа уулзъя хүүхдүүдээ. Subscribe дарж бидрийг дэмжээрэй. Баяртай.